25 дугаар сууг телевизийн үнэнч үзэгчдэд энэ дулаахан саруулхан өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн манай 21,000 реалити шоу нэвтрүүлгийг үдэш бүр тухлан сууж шимтэн үзэж байгаа сурагтай. Нийт 10 дугаар үргэлжлэх манай нэвтрүүлэг яг 50% орж байна. Тэгэхээр өнөөдөр хоёр оролцогчоосоо бид шалгалт авнаа. Онцлож хэлэхэд шалгалтын ялагч шагналтай гэж байгаа. За, өглөөний мэнд, миний хувьд өглөөний мэнд. Тэгээ та нартай орой эфирийн цагаар уулзж байгаа. За 5 дахь өдөр манад эхэлж байна. Тэгээд өнөөдөр 5 дахь өдрийн ерөнхийдөө хуваар гэх юм бол мэдээж хамгийн их шалгалт явуулна. Одоо яг нэвтрүүлгийн 11 нэвтрүүлгийн голт нь одоо ингээд хэнд нь ямар хэдэн төгрөг үлдсэн бэ, ямар хоол үлдсэн бэ гэдгийг одоо ингээд багийн зүгээс шалгаж байна. За ингээд та нарт харуулах гээд би үлдсэн мөнгөө ингээд сайхан дэлгээд авчлаа. Тоолж болно. Тэгээ анханасаа 21 сайхан шинэ мянгатын дэвсгэрт надад өгсөн. За тэгээд тэрнээс ингээд 6 3 15 мянга 100 200 300 350 400 ийм мөнгө үлдсэн байна. За тэгээд миний хүрэгчэнд үлдсэн хоол гэвэл өчигдрийн байдлаар яг хамаг хоол дуссан. Гэхдээ энэ нөгөө өчигдрийн оройны хоолны үлдэгдэл жоохон би өглөө бас өнөөдөр нөгөө явж явжаа дэлгүүр орчлоо бас жоохон хэцүү байж магадгүй гэж яг хоол өөртөө үлдгэсэн. Халаач идчихсэн л та за ийм өчигдрийн хоолны үлдэгдэл. Тэгээд сүүгээ арайд өргөөд тэгээд бас жоохон хоолндоо хэрэгэлсэн. Тэгээд хэд хоног өргөөд хоолндоо хэрэглээд бас жоохон уусны дараа бол одоо энэ хитэн 140 150 ч юм уу 100 г ч юм уу үлдсэн байна. Тэгээд нөө нэг анхны ажилласан ресторанаас гойч юм уу хүсэж юм уу авсан масны маань үлдэгдэл бас энүүгээрээ хитэн хоолоос шараад идчих واخа. Тэгээд анх нөгөө нэг дэлгүүр орсон өдөр санаж байгаа бах би 1 кг төмс авсан. Тэгээд нэг 2 3 ширхэг луван 2 ширхэг сонгон авсан. Тэгээ 10 шүг өндөг авсан. Өндөг бол тэгээд шууд 3 хоногт дууссан байгаа. Тэгээд сонгон эхний нэг 2 хоолн дээр хэрэглээ. Тэгээд сүүлдээ сонгон шалгагдсан чи ер нь ам жоохон ер нь сонирн бодоод байхад би сонгоноо идэхээ өчигдөр бол ерөөсөө сонгон хэрэглээгүй. Тэгээд нэг бүтэн тэгээд нэг дөрөвний нэг ч юм уу 3-ны нэг ч юм уу гэдэг сонгон хэлсэн байна. За тэгээд өнөөдрийн байдлаар бол иймэрхүү байдалтай. Тэгээ урчин жоохон сэрүүхэн онсон байна. Өнөөдөр хоолой нэг жоохон марзан оргиол сэрчлээ. Одоо яна арай дуулна. Тэг яг ийм хоол ийм байгаа бас жоохон юм үед нөө биеийн эсрүүцэл жоохон суларч явах шиг байна л та. Тэгээд жоохон шөндөө дарцсан. Яг л өчигдөр ийм амар овоолцсон үстэй байсан шүү дээ. Тэрийг угааж унтахаас өөр аргагүй. Тэгээ усанд ороод унтаа. Тэгээ шүн жоохон сэрүүхэн онц юм шиг байна. Тэгээд анаа төрчихж магадгүй байна. Одоо тэгээд юулээ эмэнд бол мөнгө зарна гэсэн асуудал одоо баймиргүй шүү. Эм чинь яаж яхад айгүй үнэтэй. Тэгээд тийм болохоор одоо өнөөдөр өдөржингөө халуун ус уугаал ус буцалгаж угаал яаж хийж байгаа л энэний ард гарахыг чинь тэг гол нь яг орой нөгөө нэг дуулна. Тэгээ хоолой ингээд захтнаад ингээд сонио оргоод ивэл бас дуулах болоос асуудалтай санагдчих. Ас дийсэн эмбрийн нам эмбрийн сүлсэн гац ийм апу Сэрус. Тамирагийн одоо юу гэдэг хэтгчэнд нэгэн төгрөг үлдсэн ямар хоол идж байгаа ч юм уу тийм талаар бас өдөр тутам жоохон мэдээлэл авч байсан. Гэтэ яг сүүлийн байдлаар сүүлийн нэг хоног бол яг хэдэн төгрөгтэй байгааг надад хэлхээ болцсон. Ер нь талдаа хэлхээ болчихж шиг байлээ. Тэгээд яг хэдэн төгрөгтэй үлдэж байгааг нь бол мэдэхгүй. Тэгээд бид хоёрын мөнгийг өнөөдөр эцсийн байдлаар шалгаад тэгээд юу яа одоо дундын гэдэг юм уу шалгалтын одоо яалагч тодроод тэгээд нэг шагнал өгнө гэсэн. Тэгээд тэр шагнал нь бол энэ бодлоо одоо хоол байх бахтаа гэж айгу бодож төрүүлэх юм бол бас баярлж байна. Тэгээд зүгээр Тамирагийн хувьд миний сонсож байгаа бол маш сэргэлэн ер нь бол бас өөрийнхөө төлөө харамгүй бас одоо өөрийн авиас шатлыг ашиглаж байгаа тухай сонсож байна. Тэгээд магадгүй зүгээр хүнээс одоо нэг хоолунд авахтаа авиасаа ашиглаж, амны паналаа ашиглаж бас илүү хоол авж байгаа байх гэж би бол бодож байна. Гэхдээ яг эрэгтэй хүн бас байж болно ш тэр чинь тий. Яагаад болохгүй гэж тэр бол угаасаа анханасаа тэгж болно гэж бас зөвшөөрчсөн хоолой хямдруулж авах юм уу? Үнгөө бол авч болохгүй гэж хэлсэн ш. Тэгэхээр хямдруулж авч байгаа хальтаа Тамираа маань тэгээд чадчих жоо сайн байна. Өнөөдөр тэгээ шалгалтын дүнг харан байж луулъя. Өнөөдөр шалгалтанд орох юм чинь бас тэгээ хамаагүй үрж болохгүй ш. Тэгээ тийм болохоор яг мэдээж ирэх төгсгөлийн юунд бол одоо ингээд би өнөөдөр орой хоол аваад тэр маань төсөглийн
үр дүнд нөлөөлнө. Гэтэ яг өнөөдрийн ихний байдлаа шалгалтанд бол би бас яалагч олмоор байна магадгүй. Гой хоол өгч юм билөө, гой жимс өгч юм билөө. Тэгээ өнөөдөр би одоо нэг юу яа амтхад усаа. Одоо жим рүүгээ орох гэж байна л да. Тэгээ өчигдөр энэний таалыг идээд өчигдөр ер нь бас дахиад яг 2-3 төрний хоног айгу хөнгөн хаалцсан. Тэгсэн чи өглөө усаа сая хотод бол нилээн хоосон сэрж ин. Тэгээд бас жим рүү орохдоо мэдээж их идэж болохгүй л яг жимд орохын өмнө л идэж зүгэлдэггүй. Гэтэ нэг жоохон ядаж нэг хотоодоо хуурах маягийн юм яахгүй бол бас жоохон эвгүй байна. Тэгээд нэг 5 албацчаа жим рүү гарыг гэж бодож байна. Тэгээ дандаа жоохон эрүүл гэхдээ одоо юу гэдэг хүн нэг 2 хоног ч юм уу 3 хоног хотоодоо жоохон хөнгөн байлгаа гэсэн үедээ идэж болох эсвэл бас жоохон жингээ асах зорилгоо тэгсэн мэт хоол идэх шаардлагатай бэлтгэл хийж байгаа үед идэж болох тийм хоолнуудыг хий гэж бодсон юм аа. За тэгээд одоо амьд эхлэж жим рүү ялаа. Ивент итгэгч корпорэт зочин буудал. За өглөөний минь цаахан амарцгаас нөө би бас маш сайхан амарлаа өчтөр бассейндээ ороо фитнесээ гээд ажиллаа гээд. За одоо ингээд шалгалтаар орж ирсэн байна. Одоо ингээд миний бүх мөнгө одоо энэ та бүхний нүдэн дээр илхэн байж байна. Энэ мөнгөний авчрагаас. За энэ чинь байжсэн юм баг. За. За өөр юу гэхээр би одоо энэ шалгуулна. Хүнс надад байгаа бүх хүнсээ гаргаж өгнө. Лоон сандун. Хамгийн гол юм чинь ингээд тос. Энд одоо маш их хэмжээний ус уусан. Энэ өдрүүдэд. Пүүх энэ дүүрэн өстөр нөө тостой хоол ийсэн. Тосны үсэлсэн болтой нэрэ. За энд 20 г зүрхгүй нэг мах байна дөө. За нэг мах, нэг сосиск. За, зөнгөө үзэх гэж байна. 88 900 г. Килограмм 1 килограмм өсгсөн юм. 1 килограмм 100 г өсгсөн. Килограмм 100 г. Энд тийм ямар амар худлаа гардаг юм бэ? Одоохоо зүг байна 88. Тэгээ дээр үзэхэд чи бүр 80 тоо бүр нүдэн дээр 3 хил торсон юм. Өчтөр фитнес хийхээр одоо болчихсон сууч. За 5 хоногт ч тий 500 төгрөгөөр 60 г чи 120 г юутай ингээд мах авчин заяа. Өөрөс нь 2000 заяа. За тэглээ талах авлаа нэг илгэний ногш. За нэг сонгон луун ингээд авъя л да. Боди тий. За тэгээ өндөг авъя. Тийм үстэй. Ингээд өндөг авлаа. Өндөг аваад энэ самарканд мамарканд бүгд дууслаа. 5 хоног ч only 5 day. 5 өдөр тий. Тэгэхэд нэг хамгийн гол надад тос байна. Би одоо зүгээс бужигнууд. Тэгээ энэ махыг чинь би одоо энэ дээр за болио энэ дээр чи би гоймоо авч идэв. Би энэ махыг чадвар шүү дээ. Шүлэнд хийх гэсэн. Бэлэн гомгийн шүлэнд хийж санаад ирэхийг гоё. Ориг махны хамт татчих вэ. Би энэ бүхэлд нэвтрүүлэг хэлэхэд авсан талах одоо хүртэл байна надаа. Тэгээд бод. Тийм үстэй. Ямар амар юм бэ? Цаана надад 8000 төгрөг зүгээр ерөнхий прогнозоор надад 8000 төгрөг үлдэх нь 10 хоногийн дараа гэхэд энэ дунд тэгээ би дээр нь шалгалт байгаа. Тэ? Шалгалт 5000-аар 5 хоног. Жоо цалигд юм уу? Бис юу авчихлаа. За талах 800 төгрөг. 200 төгрөг үлдлээ. 1200-гаар 120 г мах авлаа. За энийг би 5 өдрийн 4 өдөрт нь за би идэнэ гэж хуваагаад идэе гэж. За тэгээ үзэл энэ дараа нь илгэний нухш 600 төгрөг. 400 эндээс чинь 200 гэдэг чинь 600 төгрөг дахиад надад үлдчихэж байгаа. Тэгэд илгэний нухш авцсан.
За 600 төгрөгөөр би сонгоно авъя. Тийм үстэй. Сонгон чи энэ 600 биш шүү дээ. Энэ хэд вэ? Нэг нь 100 төгрөг, 200. Тэгээ 100 та 250 төгрөг. Сонгоно аваад, сармис аваад. За будаа авчи. Одоо тэнгууд хамгийн гол юм чинь ерөөсөө тосон тал нь би эхнээсээ тосоод авчихсан. Тийм. Ступид. Дэйм гахо. Яа ингээд жоохон алхачи. Одоо өдөр эргэжсэн ерөнхийдөө хоолны хэмжээ багасах хандлагатай байгаа болохоор бас би энд хамаагүй очил өвчлөхгүй. Гэхдээ бас яг нэг хөдөлгөөнтэй байгаа энэ үе дээр бүр ингээд ор зогсож бас болохгүй байх л та. Тэгээд бэлтгэл хийгээд бараг одоо сар болсон чимтэй хийгэх юм тийм болохоор яг ингээд зогсож бас болохгүй. Тэгэхээр ерөнхийдөө өнжөөд хамаагүй нэг жоохон алхахгүйгээд ганц нэг тасгалаа хийгээд дараа нь буцаад яг нэг режимд ороход арай амар бах. Тэгээс бие ингэж бас тасалдуулахгүй нэг хөдлөл нэг байлал ээлгүүр хий би маань бас зүрхэн бүхэн талтай байлгүй те. Бид бод чи энэ тийм болохоор тэг өнөөдөр болоос нь жоохон алхачээ. Чадвал жоохон гүгээд чадахгүй л алхаад. Тэгэл нэг жоохон эцсийн тасгал хийх санаа байна. Ивент тэтгэгч Corporate зочид буудал. Миний хамгийн байх дуртай газар бол тайз. Яг тэр яг тайзан дээр гараад би бүр үнэхээр юутай зүйлхийн аргагүй. Гэхдээ нэг тайлбарлаж чадахгүй тийм амар гоё. Тэр гоё мэдрэмжийг авдаг. Одоо ингээл дуусаал бас яг бүр яг тэр алга таашил яг дангаар бол биш л дээ. Ер нь яг тэр ингээд тайзан дээр дуулж байгаа яг илэрхийлж байгаа мэдрэмж өөрөө яг тэр хугацаанд авч байгаа мэдрэмж тэгээд яг тэр үзэгчдийн хүлээн авалт гоё алга таашилт юу гэдэг юм те. Бүгдээрээ нийлээл бүр нэг л гоё нэг сонин тийм. Тэгээд урлагийнхныг дэгдэж чаг нэг тэр мэдрэмжиндээ одоо нөгөө бүр ингээ автдаг. Тэрнээсээ салж чаддгүй. Тийм болохоор ингээ урлагийн нийгэмд урлагт орсон бол гарна гэж баг байдгүй гэд хүмүүс маш их ярьдаг шүү дээ. Тэр яг тэр нэг гоё мэдрэмж юм үнэхээр сайхан. Тэгээд ялангуяа тэгэл бүр ингээ гоё эмоцтой одоо ингээ бидний одоо жишээлбэл санахын аялгау ч юм уу юу гэдгийг те хайрлсан хайр ялангуяа тийм илэрхийлэл сайтай тийм одоо өксөл дуруудтай кульминацтай тийм дуунуудыг тайзан дээр болохоор бүр кайфтай. Амьдрал маань холбоотой бидний одоо хүсэл мөрөөдөл зүгээр л бүр хамгийн энгийнээр ярих бидний хоол тайзтай маань холбоотой. Тэгэхээр ажиллаа хүн бол хүндэлдэг. Одоо жишээлбэл хүн ажил энгийн хүн оффистоо ширээгээ зэгцтэй байлгадаг, өрөөгөө гоё байлгадаг, товчулдаг тий. Тэр чинь өөрийнх нь ажлын хэрэгсэл, ажлын одоо байр шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан яг тэр хэмжээгээрээ өөртөө хүндэтгэл үзүүлнэ, орж гарч байгаа ажилчдаа аюу дэмжүүлэгчтэй хүндэлдэг. Тэгээд өөрөө ажилдаа явахдаа гоё хувцлаад, цэвэрхэн хувцлаад бусдыг өөрөө хүндлэн явдаг. Тэрнтэй адилхан бидний ажлын байр бол тайз. Тэгэхээр тайзан дээр бид нэр зүй зохистой хувцлах хэвээр. Орчин үед бол хүмүүс зүгээр чөлөөтэй байх гэдэг тэр тайзан дээр ер нь урлагийн хүн чөлөөтэй байх гэдэг тэр эрхийг одоо чөлөөтэй байх хэвээр гоё. Ер нь орчин үед бол чөлөөтэй байх бол хамгийн л ихэнд нэгдүгээр тавигддаг болчихсон. Тэгэхээр тэрийг хэтрүүлээд арай тийм одоо вулгарны гэдэг шүү дээ арай тийм одоо заримдаа ингээл хэртэй хувцастай гарч байгаа дуучин ч юм уу байх шиг. Эсвэл ингээд гудамжны шороотой гуталтай гарч байгаа дуучин байх шиг тий. Тэгээ тэр бол арай болохгүй л дээ. Эсвэл ингээл навсаасан яг хүний хувцсыг мөнгөөр нь хэмжих онцгүй мэдээж хэрэг зарим дуучид бол хувцас авах бас тэр хэмжээний мөнгө нь бас хоригдлагдаагүй дөнгөж гарч ирж байгаа дуучид байж болно л да. Гэхдээ цэвэрхэн байх хэрэгтэй. Ядаж хуцаа эндүүдээд гарах хэрэгтэй тайзан дээр тий. Тэгээ үсээ ядаж юу гэдэг дөнгөж сэрсэн юм шиг биш. Бүр одоо үнэхээр үсээ янзлж чадахгүй бол ядаж усаар нургаад чамаагүй гоё цэмцгэр байх хэрэгтэй л гэж би хувьдаа боддгийн. Миний хувьд бол тайзыг би маш хүндэтгдэг. 25 дугаар листээр очиод би хоол хийн хоол өнөрт нь өөрийнхөө тэгээ дуртай гоё ногоо тэр бүх юм харна гоё шейк юу смутигээ хийн. Тэгээ тэнгуут чи хүн яг эмэгтэй хүний алдаа байхгүй. Ер нь хүний алдаа. Би алдаач байхдаа ингээд амьдралын одоо явцад яхад хүн ходоод холдсон байх үед ходоод нь хоосон байх үедээ хүнсээ цуглал хамгийн буруу гэж байгаа байхгүй. Яг тэр үед бол хүн ингээд бүх юм гоё харагдал за энийг энийг хэрэгтэй яг хэрэгтэйгээ бодцдаг автоматар. Тэгэл айгүй хүнс цуглуулаад тэгэл зарим нь ингээд
нөгөө нэг тухайн үед чинь сэтгэлийн хөөрлөөрөө л авчиж байгаа байхгүй. Тэгээ гэртээ аваачаал тэр чинь зарим нь идэхгүй ш яг үнэндээ. Яг тэгээ зарим 7 он 14 он зарим хугацаанд дуусна муудна ногооны хувьд одоо жишээлбэл мууддаг ч юм уу. Тэгэхээр би яг тэгнэ гэж одоо өнөөдөр инфекшн шоуноос гараад ер нь бол би сэтгэлийн хөдлөлөөр бас мөнгийг ер нь ихээхэн өрчилж магадгүй гэж болгоомжсон. Тэгээ тийм болохоор мөнгөө тоолж аваад 12,000 мэдээ чи гараад ирсээ. Тэгэхгүй. Жохон нөгөө нэг одоохондоо жохон толгой гидээс ш толгой ажиллаж байгаа үедээ шийдвэр гаргахгүй бол яг тийч очиж гидс ажиллаж ш тэгэхээр чин гидс өмнөөс шийдвэр гаргаад асар их мөнгө зарцуулчихвал яах вэ? Шоуны маань зорилго хэлбэг байх биш байхгүй юу? Гой хоол идэх биш те. Олон янзын хоол өдөр болгон идэх биш. Зорилго нь их мөнгөтэй л үлдээ. Тийм болохоор одоо тэгэл тэрлүүгээ яг чигээрэл явахгүй болоос болох штэ. Одоо ингэж гүрийж хөдөлмөр гаргаж те бүр ингэж өөрийгөө бүр ингэж твчиж ингэчээд төрүүлэхгүй болоод бас сонирхолтой те. Шалтын мэдгсэн байх гэсэн мөнгөөр юм аваад идчихийдэг байж гэж бодогдож магадгүй юм л да. Цэцэг төвдөр очиод өөрийнхөө авиас ур чадвараа үзүүлээд маш олон эмэгтэй хүмүүсийг би баярлуулах хэрэгтэй. Тэднэртэй нэг авиас үлгээр нэг сарнаа авъя гэж бодож байна. Яана одоо авиас үлгээр тоо тохгүй бол яана гэж санаад байна. Тэгээд өөрсдөө скамболортой ч гэсэн нэг цэцэг бас. Үгүй яа дэлбэгийн ч гэсэн бараг нь харуулчих гэж бодож байна. Одоо цэцэг төвдөр очиж авиас үлгээд үзүүлнэ. Сайн байцгаана уу үзэгчдээ Bon Appetit нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаарт нэгэн өвөрмөц зочныг өрсөн байгаа. Энэ хэн бэ гэвэл манай 25 дугаар суваг телевиз энэ хаврынхаа нэгэн цоо шинхэн шоуг тун удахгүй үзэгч танд өргөн барих гэж байгаа. Энэ шоуны гол дүр болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Sweet Motion хамтлагийн дуучин Ган Болор хөрөлцөн ирсэн байгаа. За таны тайзнаа өрье. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ шоунд оролцоход ямар хүндрэлтэй тал юу вэ? Энэ шоуны одоо туршид бол одоо хүртэл хамгийн хүнд ажил бол одоо яг энэ баг шиг байна. Тэгээд үзэгчдээ бас тайлбарлая те. Юу гэхээр 21,000 гэдэг нэг шоу байгаа. Тэгээд 10 хоногийн хугацаанд би миний өрсөлдөгч нэг залуу бид хоёр 21,000 төгрөгөөр одоо өдөр тутмынхаа хүнсийг авч хэрэглэх юм. Тэгээд энэ хооронд камер тасралтгүй давж байгаа. Бидний одоо бид хоёрын өдөр тутмын ажлыг одоо ерөөсөө өглөө босгоос эхлээл орой онд хүртэл бүх хугацаанд хамтдаа байгаа. Тэгээд бид хоёрыг юм идэж гин үү, ямар нэгэн байдлаар одоо өөр аргаар хоололж идэж гин үү гэдгийг хин зэрэг хинж байгаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд 21,000 төгрөгөөс хамгийн их мөнгөтэй үйлснээр энэ тэмцээний одоо энэ reality show-ны ялагч болох юм. Тэгээд ер нь бол яг тэр мөнгийг хэмнэхийн тулд одоо өдөр тутмын гоё сайхан махтай хоолноос татгалзаад барыг 5 хоног өнөөдөр 5 хоног нь тэгэхээр яг харахгүй бас ингээд биеийн жинд маань царай зэсэнд маань хүртэл өөрчлөлт гарч ийн л да. Тэгэл царай шингрээл бас зарим өчигдөр өнөөдөр таарлцсан хүмүүс жоохон товцсон байж тээ гэж хэлж гин тийм. Тэгээд ер нь миний ойлгосноор бол миний ер нь санаж байгаагаар Монголда бас анх удаа ийм маягийн шоу хийгдэж байгаа гэж бодож байна. Ерөнхийдөө reality шоунууд хийгддэг бусад телевизүүдээр танахаар ч гэсэн те. Яг нэг ийм одоо хүний амьдралыг одоо бүхэл өдрөөр нь нэг өдөр бас дагдаг боловч ингээ 10 өдөр дараалаад тэгээд хоолн дээр хяналт тавиад гэхээр ер нь бол их сонирхолтой анханасаа санагдсан. Тэгээд зориглоод орсон. Тэгээд талдаа орч явж байна. Сайхан таргалуулдаггүй. Скучуд маань хавар амин дэм шаардлагатай байдаг. Тэгсэн хэрнээсээ бас амттай мэдмээр байдаг тий. Хамгийн сайхан амттай тэгсэн хэрнээсээ таргалуулдаггүй. Цэвэр уураг байгаа. Тэгэхээр хамгийн сайхан амттай уургийг амталж үзээч гэж оролцоо компани хамтаснаас. Би одоо таны хоолны нэвтрүүлэг айгуу сонин зочин орчиж байгаа шиг байна. Хоолыг ерөөс амсч бол би маш жоохон амсна. Зүгээр л амтын одоо та бүхэндээ хэлхийн тулд. Тэгэхээр одоо дараа нь торгуулж штэ бас том онхоцчвал манай дөрөн байгаа. Одоо ямар нэгэн байдлаар өөр аргаар өөрийнхөө мөнгнөөс гадна өөр аргаар хаалж идэх юм бол торгуулна. Тэгээд за би ямар ч лээсэн амсаад Арай том хацчуу. Гой амттай байна. Яг уураг амтагдаж байна. Уурагны өөрийнх нь амт байдаг ч тийм амтагдаж байна. Аргалсан хоол идээд харж ин тав шул төрөх үү? Яаж
Үгүй нүг та хотод хонхолцсон байгаа болохоор ямар ч хоод гоё амттай санагддаг юм байлээ. Тэгээд одоо чи махгүй хоод идээд яваад байгаа штэ. Тэгээд тэгж яхад чинь тэгээд зүгээр одоо шарсан юу төмс байгаа. Тэгээд юутай сангинтай зүгээр луун сангинтай шараад ч юм уу. Тэгээд бас дандаа сангинтай шарахгүйгээд би бас шийдвэр зүгээр нөө бараг жигнэлээ. Жохон хуурж байгаа төмс луун хоёрыг. Тэгээд жохон давс хав фэцгээд тэрийг нь болохоор бас тэгээд цаанаас өвчж байгаа та. Тэгээд яхад идэхэд бол үнэхээр гоё амттай санагдаж байгаа байхгүй юу? Тэр өхрийн гол нь ах бараг. Энэ болроогийн 10-ны шүлс гараад ах шиг ах юм. Харин тийм ээ. Би өөр ингэж өөрөө ихгүй яг тэгж байна. Тэрийг бас нэг сонсогдуулчихгүй юмсан гэдэг. За тэгээ шилнээсээ жоохон хийхээ. Тэгээ нэг ууж болохгүй юм уу? Болохгүй шүү дээ. Таргуулнаа инхэгчээ. Жаахан уучих та. Хамгийн гол нь торгуулийн мөнгө нь айгүй өндөр байхгүй 3,000 төгрөг. Бид нар 3,000 төгрөгөөр чинь би бараг 2-3 өдөр амьдэрчин штэ. Яг энэ тэмцээний үед бол одоо үнэхээр яг өөртөө нийлээ хатуу шаардлага тавихгүй бол болохгүй. Чичиг шалгах гэдэг байгаа штэ гол. За та амс ямар ч лээсэ. Би шүлнээс одоо сая ингээд жоохон хуруугаар амссан. Жоохон харгислах юм болоод байна. Хүн хоол идэж болохгүй гэдэг хажууд нь хоол идэл. Орооныхын шүлсийг гойжуулаад. Тэгээ би таныг хараад айгүй гоё таашаал авна. Стогоо юм байна. Дайчгүй юу? Нөгөө бид дангаар нь ногоогоо амлсан. Тэгэхэд бол яг сайхан гоё. Жигээс нь ногоотой уурга байсан. Тэгтэл ингээ сая шүлтэйгээ холчихсан чинь нөгөө өхрийн ясны шүл гэдэг чинь чихэн утгаараа тэгээ ийм сайхан. Тэгээ нүнжигтэй болох болтой. Ясны шилтэй хийж байгаа болохоор арай бие илүү стогоо юм байна. За болчих. Би амсцаа. Болохгүй шүү дээ торгуулмаргүй байна. Жигнээ гаргаад ирсэн чи ийм хөвчлээ. Хөөхөн бор бозончлаа энэ. Тийм. Гэтэ эрүүл мэндэд сайн гэх чинь гоё шүү дээ. За ёстой гоё юм. Баярлалаа болроо. Зүгээр. Ингээл таныг яг идчихэж байгааг хараад айгүй гоё таашаалаа. Дараа нь хийж ийж. Тэгээ. За тэгээ. За энэ бол маш гоё чихэрлэг. Тэгээ тижээллэг. Ямар гоё харагдаж байна. За би өстэй ингээд ер нь урснаас нь аваад амсаад. Ямар юм. Стой гоё. Та амс одоо. Чи уучих л да. Би харин одоо уучмаар л байна. Яа одоо өстэй нэрээ иймэрхүү юм дээр бол бас маш их төвчээр шалгадаг юм байна. Би ингэн гэж бодоогүй. Өөрийгөө бас гайгүй төвчээртэй л гэж болсон бодоодсэн юм бас. Тэ төвчин. Тамс. Нэр төвчж байгаа үстэй. Нэр ингээс төвчж байгаа. Гоё нөө. Ястаа гоё юм байна. Уураг байгаа тийм уураг. Тэр чинь уураг өглөө идэхээр хүний бие одоо өндөг яагаад өглөө иддэг вэ гэхээр уураг байдаг. Тэгээд үл даадаг бие юм сайн ингээд хүндий өглөө. Тэгэхээр уурга ингээд авчиж байгаа болохоор заавал хүн тал идэх шаардлага болт юм байна лээ. Багшийн маань хэлснээр. За ястаа гоё хоол хийж өгдөг юм байна. Сайхан хоолтой, сайхан гэр эзэгтэй юм байна. Баярлаа. За дараагийн удаа ингэ чи би орж ирнэ. Заавал ирнэ. Тэгээ дахиж гоё хийж байгаа хамтдаа идэ. За ингээд өнөөдрийн аим шигтэй барыг харгис гэмээр одоо юм төсвөр твшээрийн юу үе маань нэг юм дуслаа. Одоо барыг 4 цаг биш 3 цаг болж штэ. Тэг өглөөс хойш нэг хитэн төмслөө унтаагаад явж гин гэтсэндээ. Тэгээ сая яг хоол хийж хавцтал үнэхээр бүр маш гоё үнэртэй. Тэгээ би бүр ингээ өөрийн мэдлгүй хүн нөө инстинктээр л юм байна шүү дээ. Ингээд шүүс ялгаж байгаа ингээ мэддэгдээд байгаа байхгүй яг юм ярьж байгаа. Цаанаасаа тэгээд ямар ч лээс инхэгж байгаа нөө bon appetit нэвтрүүлэгт ороод эрүүл хоол хийгээд гараад ирлээ. Идээгүй яг бүгдээр ингэсэн айгүй жоохон туслаар амссан. Тэгээд энэ ямарсан даалгаврыг амжилттай ялангарлаа. Одоо хамгийн гол нь юу яана? Энд чинь ойрхон бөмбөр байгаа. Бөмбөрөөс жоохон хүнсээ цуглуулъя. Тэгээд бас яг одоо идчихээр айтайхан хямдхан юм юу вэ хармаар нь яа гэж миний бодоод маш хохолцож байна. За. Цэцэг дэв дээр ямар ч ороод ирлээ. Одоо тэгээд надад одоо хөлөө зөвшөөрөх үгүй эсэг би сайн мэдэхгүй байна. Сан минут чаа. Энд 25 төлөвлөлт нэвтрүүлэх авч байгаа байхгүй юу? Тэгээд харин боломжгүй юм байна. Ямар ч боломжгүй. Би татал тэгээд юу юм уу яваад боломжгүй. Би аюул сүлжүүлж өгч.
Саяны өмнө чи хэд боллоо? Нэг ачаалын юм аа. Өнөөдөр 21 мянган төгрөг бадуулаад цэцэг авчихгүй яваа. За хүмүүс гарна. Хулгайч үү? Энэ 700 юм уу? Монгол хүмүүс юм байна те? За. Тэг дахиад нэг удаа авчих. За нэг хил болгоцгоё. За та арай удаагүй те? Оо за ямар таа. Хил болчихлоо гэж үзсэн. За нэг хил. Юу яа нэг дахиад нэг удаа авчих. За нэг манжин харин хитэн луун. За. Ингээд надад чи. За тэгээ тооцооч. Мянга нэг зүйлээр 7 юм уу те? За хоёр хэлсэн. За баярлалаа. За одоо иштэй надаа 1000, 200, 300, 400, 500, 1600 төгрөг болсон. Одоо инлэгнээс жоох авах юм. За сонгон байгаа юм чи сонгон хэрэггүй. За одоо махан дээр оч. Жоох идэг аваа. За самар. За нэг ийм болж байгаа маа 25 дугаар телевизээс 21 мянга реалити шоу явж байгаа. Тэр шоунд нь би орж байгаа юм. За 10 хоногийн дотор хэн 21 мянга баг өрхөө гэдэг шоу байхгүй юу? За одоо яг энэ цаг үед Мартин нам олон улсын эмэгтэйчүүдийн баяр өдөр болж байгаа учраас би мөнгө өрлөгүүгээр бас тэ өрсөлдөгчтэй болон өөрхөн гэр бүлийн хүмүүс цэцэг бэлгэлэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээ би одоо мөнгө төлөхөөр надад 14 мянган төгрөг байгаа байхгүй юу? Тэгээд 10 сарнаа авах гэхээр энэс бүр хөрөхгүй чинь тэ. Тэгэхээр би өөрийнхөө зүгээр нэг жохон зүгээр нэг та бүхэнд нэг шүлэг уншуулад эсвэл танаа ирж байгаа үйлчлүүлэгч чинь шүлэг уншаад тэ нэг 10 ширхэг сарнаа ингээд сулхуу л гэж гоох гэдэг юм. Тэгэхээр шууд тулгаад уучлаарай. Юу ч ярилгүй гэж камерт ороод ирсэн бол уучлаарай. Тэгж болчихсон болоо. Ингээд тавьяасаа үзүүлээ бид нар таалагдсан байгаа юм. Тэгээ таалагднаа. Таалагдвал гарах хэмжээг аван заяа. Хөө. Алзина. Тэгвэл авьяасаа үзүүлээ. Үгүй ээ дэлбэнүүд өгч болно үстэй. Би энэ дэлбэнүүдээс ингэж аваад за. Юусэн үзүүлээ те. Тэгээд надад нэг тасалсан мөчр байгаа юу? Таалагдахгүй тэгээ мөчрнүүдээ өгч, тэгээ дэлбэнүүд өгч. Бид өөр ингэ наагаад ингэ санаа болгочих заяа. За энэ танхимд байгаа бүх эмэгтэйчүүдээ олон улсын эмэгтэйчүүдийн Мартин авны баярын мэндийг хүргье. Ирчүүд нөө даадгаад очтгоо. За даадгаад. Та нар эмэгтэй хүмүүс хайртай. Тийм бол даадгаад оч. Гурваа таслаа. Оо ингэ гоё тасаад өгч. За одоо би ингэ өөрийнхөө авьяасаар би энэ сарнаа авна заяа. За одоо ингэ та бүхэндээ зориулаад бавуугийн тавсрангаа ижийдэг юм байхад гэдэг шүлгийг би чадан ядан уншиж үзье. Тэгээ дээр нь та нар ээжтэй юу? За одоо тэгэхээр бид нар ээждэг юм байхдаа мэдээж хамгийн баян хүмүүс үү те. Тэгэхээр ижийдэг юм байхад гэдэг шүү би уншаа. Тэгээ бас дунд нь алдаж магадгүй шүү гэж уншаагүй маш олон жил болж байгаа заяа. Би оюутан багтаа уншдаг байсан. Ижийдэг юм байхад. Тэгээд нэг нь сонсохгүй болохоор та нарыг яг нэг нь надыг анхаарал тавилаа. Тэгэхгүй болохоор би ингээд за сонсох шээ. За би тань зориулъя заяа. За ээжтэй хайртай те. За одоо би ээжтэй хайртай бас дэлгэцээр энэ дэлгэцээр бас үлдэж байгаа ээжтэй бас энэ хорвогийн бүх эмэгтэй хүмүүстээ Мартин намны баярын мэндийг одоо хотсон ч та бүхэндээ хүргье. Үг нь болж ирдэг үү? Биш ээ. Ижийдгээ байх биш шүү. Хагарсан чулуу гэж байна. За хагарсан чулуу эргээд хизээч юмгүй шиг өнөөлөхгүй. Эсэн шалгаж. Хагцхан цаг үхэл давж уулздаг шиг өмнө хэлээ. Амьсгалаа заяа. Ижийтэйгэн байхад баян байсан. Орисоор муу ижийтэй очсон юм сайн.
Одоо бүгдээрээ миний нүдэндээ төгж. Энийгээ дээж минь над дээр ирэхэд энэхэн замт гинэ наран ганцхан над дээр асгардаг байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Арг үрсэн ижийнхэн ар өвлөөр бүх арг толгодын нис алтаар нурдаг байсан. Бүртэн зэрэглээ хормоотой минь орооцолдож бүжин бор хөлийн сайрыг долоодог байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Судсан тогшиж халуун өгсөн бурхны өвөр дээр би тоглож өссөн. Сүнс зайлам харанхуйн дунд сүү нэмж унтдаг байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Ижигээ ямарснаас хойш уйдагч юм болсон. Гэхдээ энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйдагч юм болсон. Ижийтэйгэн байхад би баян байсан. Зарим донд нь ганц хоёр алдлаа. Тэгээ та нар таалагдсан байна. Алгаа таши. Таши. Гоё таши. За тэгээ миний аяас таалагдсан. За нэг үнхээр чадаад өвгнүүд нь сая урд хоноо ороод бас ингээд орж гараад яваад байна. Тэгээ бас дотоо уйсан бол бас уучлаарай бас энэ авторын ийм сайхан бүтээлэг бас дотоо уйших шиг их муухай юм байдгүй. Тэгээд би 10 сард гацчих хоо. Тэ? За тэгвэл дандаа нэг 10 сарна боогод очдаг хоо. Тэгээ би сарнан дэлбэнүүдээс авчих хоо. Одоо сарнан дэлбэ бол зүгээр зэт болоод дуусна гэсэн тэ. За хоёул ямар ч ихний ажил амжилттай. Бүгд цагаан гараад өсөж өгч. Оо сонгоод авч байна. Ас дийсэн тэнгэрийн нам тэнгэрээс сүгсэн газрын апу Северус. За 1 2 3 4 5 6 цагаан сар нь юу гэдэг вэ? Яган. За. Яны аваад хэд очив? 1 2 3 4 5 6 7. Man. Юус. Таны өөр яган байна. Надад гоё яган богд. Сайн одоо гойхоос голомтой байсан. Өөр яган байна гэдэг. Энэ илэгнээс нь тавилчихжээ. Хөлтөө юм биш, хагас илэг тавилвал нэг нь юм уу? Хуваад өгөхгүй юм уу те? Нэг нь ойролцоогоор тэгэхээр за бас болох юм л да. Илэг. Харин тийм тавьчихсан хөлтөө болохоор салхацсан юм те. За юу яа дөө. Зүрхнээс хичээхэд 5200 гэлөө. За ууд авчих 2 шиг хийх. Энэ жижиг юм байна те. Тэгээ за тэгээд байна. За. Зурга. За. За болцоо. Одоо дэлбэр мэдээс өгчөө. За баярлаа. За ингээд 10 сарнаг авлаа. За одоо эднийг аваад одоо ингээд би өөрөө хөргөж амжихгүй байна. Гэтэ ямар ч гэсэн хөргөж өгөх гэсэн хүмүүст шууд өгöd манайхан миний ээж, миний эмээг хэмтлэн хүмүүс. Баярлалаа. Бас намайг дэмжиж ажиллаж байгаа. Одоо би шууд танахыг давхар савчихлээ. За одоо ингээд цэцэг дөвдөр сайхан сайхан сарнуудыг зарж байгаа юм байна шүү. Өнөөдөр бас намайг дэмжиж ажиллаа. Тэгэхээр цэцэг дөвдөрийн та бүхэнд бас баярлалаа. Та бүхнийг баяраа бас сайхан дэмжлээрэй гэж хэлье. За та бүхэнд азрын сайхан бүгнээсэй. За ингээд өнөөдөр 3400 төгрөгтэй гарсан. Тэрнээс авсан юм тэр мөнгөөр яг дуустал юм авчлаа. 1 кг төмөс, 1 хэдэн ширхэг ловон, 1 манжин. Махаа илэм манжин байхад махаар явах гэдэг үлээ. Тэгээд махгүй үедээ манжингаа бас хорж идэн гэж бац. Ер нь манжин гоё штэ.
Ер нь бол одоо ингээ үлдсэн хэдэн өдрөө даачих болов гэж бодож шít. Арай хөрөхгүй болоод яг нэг 7 юм уу 8 дахь өдрөө дахиж юм авах шаардлага гарах бах та. Энэ арай хөрөхгүй гэж магадгүй харъя. Одоо тэгэл айл болох. Ер нь сүүлийн 5 хоног бол хамгийн одоо шаардах хэвээр үе маань. Жинхэнэ төвчээр гарах хэвээр үе. Тэгэхээр ерөнхийдөө ингээ хол байгаа. Тэгэхээр ходоод ерөнхийдөө сагшчихдаг л доо. Тэгэхээр нэг их тэр одоо эхний ганц хоёр эхний өдрүүд их шиг тэгэж заавал хоол идэх шаардлагатай биш болж магадгүй. Ходоод аяанда ер нь жоохон агшчдаг хоол байгаа гэдэг тахаар. Одоо ихтэй шууд буудлын руугаа явахгүй замаар нэг ажилтгээс амжуулах хэрэгтэй. Тэрийг амжуулчаад уртхан шиг буудлын руугаа явж хоол хийж идмээр санагдаж байна да. Дараа нь нэг сэтгэл зүйтэй. Түн 25 21 мянган төгрөг реалити шоуг шоунд орж байгаа. Оо гэрлэн насаач. Тэгээд мөнгөөрөө цэцэг авч болохгүй дэс авьяасаараа цэцэг дүүдэртэй. Авьяасаар цэцэг нэг хэдэн эмэгтэй цэцэг авлаа. Тийм. Тэгээд он бүх мөнгө өсөн бол би бүх эмэгтэйчүүдээр баярлуулъя гэж бодлоо. Just 7000. Нэг тооц хийчихгүй. Чи илсэн байна. Тэгээ өрөөндөө байсан. Яа. Энийг хаа. Сая цэцэг төвдөрөөс би өөр хавьяасыг үзүүлж гэмэж юм одоо нэг 10 сарнаас тэрний нэг сараа энэ цагаан сарнаа эрүүл энхийг бэлэгдэх гэсэн одоо энэ сарнаа гэдэг ээжтэй бэлтлээ тэгээд дэлбийг нь гуйж авдаг нь одоо ширээ мэрийг нь одоо мөнгөгүй юм ч одоо яах вэ нэг жижиг үжиг юмар ч гэсэн сэтгэлээсээ сайхан чимээд нэг ч үлээ сайхан болоо гэж боддог яцсан. Тэгээд энэ ширээ яадаг жүжигчүүний хамгийн сайхан юм бол энэ толны урд өгдөг. Хүмүүрэндэг энд нүрэ бодон бүх зүйлтэй энэ даардаг. Тэгээд ерөнхийдөө энэ жүжигчүүний яг өөрхөн мэрэгжлийн жүжигчний ширээ дээр энэ ээж одоо орой тоглолттой тоглолтын дээр ирэхдээ энэ сюрприз болох болоо гэж одоо энийг ингэж үлдэйлээ. Яа сая анзаарчихсан бах яг худалдаа хийж байхад зураг авах дурггүй байлаа. Тэгээд яг аргагүй л дээ нөө ер нь бол телевизийн янз янзын одоо баримт ч юм уу эсвэл сурвалжлага энтрээр бас гараад заримдаа матуулан янз янзаар бас ахуулаад ер нь үдцсэн хүмүүс байгаа хэлтэй. Тэгээд та мэдээ юм уу юу юм сайн мэдээ юм уу муу мэдээ юм уу яг яаж гарах гэж хизээ авах чи хэн гарах гэж ингээ бага асуудал тавьж шалгаж ийн. Яг шоу нэвтрүүлгээ гэж хэлээд зарим нь гайгүй зарим нь бол бүр зүхтаага явсан зайхад үтгчнэр нь тэгээд тэр жахав тэгээд мэдээж ярих тэр хүн бодвол ямар нэгэн байдлаар эвгүй байдлаар олон таарт өгсгүй тэгээд ойлгомжтой. Юу цаасныг бодвол зөв би мөнгөндөө багтаагаад болгоно гэсэн бодлоо. Ерөнхийдөө хүрчлээ гэхдээ жоохон үнэтэй санагцсан. Тэгээд одоо махны төрлийн одоо дотор тарамжлал гэдэг чинь тэгээд зүрх бол бас овоо үнэтэй байна. Бодсонснаас арай хямдхан байсан санагдаад байна даа гэх юм. Илэг заавал бүтнээр нь зарна гэдэг. Нэг бүтэн илэг 1500 гэдэг. Ер нь тийм юм байлч та. Тэгээд илэгчин бас яг амт нь яг гоё шаард итгэхэд гоё гэхдээ надад ч нэг тус бараг байхгүй одоо жоохон маслаа болохоор илгээ дандаа шарж идэж чадахгүй тэг чанахаарч илүү хуурай болчихсон шүү дээ. Тэгээд зүрх илүү арай илүү гоё амттай чансан шарсан аягүй гоё амттай болтой юм чинь тэгээд зүрх авсан. Энийг хэл төмс авлаа. Төмс харин юу сая арай л үнэтэй байсан. Хүмүүсийн юм жоохон нэгтсэн болов өрөөч одоо хоол авснаас тэгээд уур манжин сая 3400 төгрөгийн 8 байсан. Одоо цаана 12000 төгрөг болсон байгаа. Энийг чи одоо сая за тэр эхний хоолоо би чинь 4 хоног идсэн шүү дээ. Тэгэхээр одоо энийг бол дахиад ямарсан 3 юм уу 4 хоног идчих байх л та. Тэгэхээр бүр төсвөлийн өдөр юм уу тэрний өмнөх өдөр таны хөнхөө хоолны бас хийх шаардлага гарч магадгүй юм. Тэгээд түрүүчийн удаа болохоор нөгөөний сүү авсан, өндөг авсан. Тийм болохоор хамаагүй үнэтэй гарсан л да яхаарахгүй. Нотолж авсан зүйл. Энэ удаа бол өндөг буюу уур гам зүрхээ нөхөр. Тэгээ сүү жоохон байгаа. Тэгээд гайгүй өчтөд хэцүү авсангүй. За өдөр ирэхтсэн ерөнхийдөө
баг багаар одоо юу гэдэг хүндрэлтэй юм шиг ч юм уу тийм зүйл бол анзаарэгдсэн. Гэхдээ шоуныхан маань бас ер нь айгүй зөв яасан байна л да. Одоо нилээн одоо юу тэмцээн рүүгээ ороод одоо 4-5 дахь гэдэг чинь баг голтоо орж иж одоо энэ хоолны төсвөр төвчээрийг оруулж байна. Одоо яг миний ажил хийгээд тоолж идсэн тэр өдрийг үдийд тавьсан бол гэж юм бол жинхэнэ одоо надаа ирчиж өгөх байхгүй. Тэрийг бол яг нэг бас ядраагүй бас нэг тэгж гисэн хавхалцаагүй үед бол тэрийг тавьж ер нь цаг хугацаа нэг бас нилээн нарийн зөвөн тохирсон байна гэж би бүр сая бодчихлаа. Тэгээд өнөөдрийн шал яг төсвөр төвчээрийн шалгуур бол нилээн бас хүнд тийм юу байлаа. Яг хүн өөрөө одоо өдрийнхөө норм буюу өдрийнхөө хоолыг хангалттай аваагүй. Тэгээд нэлээд бас хөнгөн дандаа хоол идэж явж байгаа энэ үед бүтэн хоолны шоунд ороод хоол игээд гарна гэдэг бол бас төсвөр төвчээр байлаа л да. Тэгээд ямарсан даваад гашна баяртай байна. Тэгээд одоо бол тэрнээсээ л урам авна шүү. Тэгээд ингэж төсвөр төвчээр гаргаж ингэж бас гөрийж байгаа юм чинь тэгээд одоо эцсийн хүртэл сайн гөрийн гэж тийм. Одоо энэс бол тийм л урмыг авъя. Тэгээд одоо хоолоо идээгөө гарч ирсэн юм чинь. Даалгавраа биелүүлсэн өргөө дээр ажиллаа нуулсан. Одоо надад үндсэн том ажил маань үлдлээ. Улсын ажлыг улсын драмын эрдмийн театрын тайзнууд болгох Рэй Кунигийн эцсийн зогсоол зөвхөн чи гэсэн жүжиг дээр тоглолтонд орохоор явж байна. Энэ жүжиг маань их гоё жүжиг юу гэхээр манай төрийн сорилт манай улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Наранбаатар найруулагч манаас энэ дүрийг бас надад найдаж өгсөнд би их баярлж авдаг. Яагаад гэхээр би өөрөө бас бодож ирсэн юм. Нийгмийн дүр дээр нийгмийн жанр дээр нэг дүр дээр ажиллаж үзэх юмсан гэж бодож ирсэн. Тэгээ үнэхээр анх зохиолоо уншихад нүдэн буудаж бас харагдаж энийг л хийвэл их гоё дөө гэсгээд байна. Ройлын нэр ингээд уншдаг. За эхлээд жүжигээ танилцуулж уншдаг. За уншаад ийм жүжиг байна гэж яанд. За одоо дүрээ танилцуулъя гээл. Тэр болгон дээр чинь одоо маш олон уран бүтээлч тойроос сурцсан гэ. Сэтгэл түгшээ сайхан үлээ шүү дээ. Тэгээ үж хат миний нэр гарч ирэхэд би их баяртай байжлаа. Тэгээ одоо тэр дүр дээр тоглох. Би тэр дүр дээрээс тоглох их дуртай. Яагаад гэхээр хийх юм ихтэй. Жүжигчд нөгөө хийх тусам олон бүр шундаг гэдэг шиг. За одоо энэ тэр жүжиг тоглонд одоо ээжтэйгээ тоглож хоёр дахь жүжиг дараагийн жүжиг маань бол бүүвэ гэж жүжиг одоо удахгүй 4 сар тавигдсан тэр жүжигэн дээр бас ээжтэйгээ тоглож байгаа бас. Тэр 3 дахь жүжиг болчихж байна уу да. Тэгээ нөгөө бас сюрприз болоод ээж хаширын дээр цэцэг тавьчихсан шүү дээ. Тэр үлээж авсан бол. Тэр санаа байна. За одоо ингээд юу буудлын руугаа явж гин. Саяныхаа улсыг дусаад тэгээд одоо ч сайхан зүрхэн шарждээ. Аяг амарс ямар амарс осыг чинь зүрхээ шарждээ гэсэн чинь. Хоолой хийж идэ одоо очиад. За тэгээд арайны хаач явна. За улсын драмын эрдмийн театрт өрөөл болох гэж байна. За манайхан жим намайг театрт ажилтдаг юм болов уу гэж бодоод ахших. Ажиллана. Энэ ээж уншлагатай байж оюутнуудаа уншлагаа хийж. За миний өрөө энэ дээ. Энэ юу гэж вэ? Монгол улсын хөлбөмбөрийн бадар принц ярхал дардын жүжигчин Омбжовын гомсон 1955-аас 2004 хүртэл ажиллаж байгаа гэж. За. Ингээд байж энэ да. За, одоо энэ манай ах нар маань энэ бэлтгэлээ хийгээд сууж л байна. За, Рэй Кунигийн эцсийн зогсоол зөвхөн чи гэдэг жүжигээ хувц нүүр удаг. Чи надад тоглолт хийхэд чинь хүлцэн байна. За. Энд өөрхөн жижиг ирэл аксессуар юмнууд бас бэлдэж авахгүй бол яг тоглолтын үеэр толцдог нэг талбай. Таны сони юм. Энэ миний хийсэн өөрөө уран бүтээл. Лампын дотор орж байгаа цэцэг. Өөрөө хийсэн. За энэ Орсын театрын бас жүжигчний дахир хэрэгэлдэг адил. Крем. Жүжиг эхлэхээс өмнө 2 цагийн өмнө ирсэн байх хэвээр closing season гэж.
телевизийн амьдралында тохон жижигээ бодож одоо тэр жүжигтэй одоо галаш тайлах та. Тохон өнөөдөр амьдрал дээр ямар стресс төр болох бүх юмнуудаа харахж явах. Юу нахаа? Юмгүй тайван цаахаа. Тайван. 2 цагийн өмнөөс байх хэвээр будаг жижиг хэрэглээ өмсөд бэлдээд хувцсараа өмсөд. Ингээ миний нэг жоохон цанхичлаа үзэг болж жоохон цайлахгүй. Цаг баримталтай айгуу чухал. Ягаад гэвэл тэрний нэг хүн хоцорлоход тэрний яа баг би өнөөдөр жүжигэн дээр хэдэн хүн ордог би та бүхэн тайлбарлаж хэлсэн тийм үү. Тэгээд тэр хүмүүс чинь бас түлээд сунагдчих юм бас амар асуудалтай болчиход байгаа юм. За үзэгчдээ та бүхэн түрүү намайг юу авсныг харсан. Одоо ингээд хоньны сайхан зүрх байна. Нийлчихэж байгаа. Тэгээ би сая 2 төмс адилгаад усанд хийчлээ. Төмсөөрөө жоохон нух шигээд тэгээд зүрхээ сайхан сонгонтойгоо шараад идья гэж бодож байна. Тэгээд тэр бол одоо миний оройн хоол болох нь байна. За одоо реконы хэсэгээс би чиг гэж бодож итгэхэд байна. Миний зөвхөн орж ирсэн. Миний зөвхөн шалгас бааж байна. Өнөөдрийн хоолнд одоо 3 төрлийн ногоо. Өнөөдрийн яг хоолнд бишээ. Одоо үлдсэн хэдэн өдрийнхээ хоолнд 3 төрлийн ногоо тэгээд зүрх авсан шүү дээ би. Тэгэхээр одоо энийг бол би нэг зүрхээ хийж гин. Одооныхоо хоолнд барыг идчихээр харагдчих шүү дээ. Тэгээд ч гэсэн харъя одоо ер нь жоохон ходоод агсж байгаа нэг мэдэгдэж байна. Өглөө гэхэд тийм жоохон хоолнд жоохон төмслөм цадсан. Нарийн хийчихэд сонгонхтой бас их хийхгүй. Махны өнөө сайхан байна оо. Хамгийн сүүлд чинь нөгөө нэг өхрийн гол мах ийцэн шүү дээ би. Тэгээд тэрнээс хойш бол хамсаа 2 хоног цэвэр яг махгүй байгаа. 3 хоног дээр өнөөдөр одоо ингэж сайхан мах идэх гэж байна. Яг гэдэг юм гэхээр энэ нөгөө нэг махныхаа гоё шүүсэн дээр нь дахиад юу төмсөө жоохон ингэ хуураад тэгвэл бүр гомцтой болчих واخ гэж бодчих. Жоохон гомцтой юм байна. Энэ хош чинь бас тэгэл энэ бол жоохон бүр амттай болно шүү дээ. Зя. Тэгэнгүүтээ говсын ширхтэл жоохон буцлангууд төмс бам бүрэн болчихно. Хийдчихнэ. Ас дийсэн тэнгэрийн нам тэнгэрээс сүгөөсөн газар ийм. Апу Северус. Өнөөдөр бол өстой ус миний аминд орж байна. За аминд орхон чай шиг тийм амир сүртэй болдог уу гэхдээ. Ус бол бас намайг одоо тэтгэн дэмжиж байгаа хамгийн одоо үнэтэй ундаа болж байна шүү дээ. Чанман нэрхэн гэдэг үнэхээр үний юм аа. Тэгээ энэ усыг бас дандаа бүр яг хүүхүүтэй уух байгаа жоохон бүлээхэн өрөөний температур төсвөл тэрнээс арай жоохон яаж иж ууж байгаа. За энэ юугаа төмсөө. За ингээд хэлээд бэлэн. Одоо өнөөдрийнхөө хоолнд ямар ч нэр өгөх юм итгэхгүй. Би одоо хурдхан идмээр л тийм болохоор нэр мэрийг гоё дараа бодлоо. За ингээд шарсан хоньны зүрх. Тэгээд хоньны шарсан зүрх. Тэгээд бас чанж жигсэн Төмс бол ер нь миний хамгийн гол хоол болж байна да. Төмстэй их найзалж байна. Амьдрал дээр бол нэг тийм төмс идэхгүй. Махаа олж ийм гоё байдаг байлоо. Баянтай гэж байна. За хоолоо идчихлээ. Хийсэн бүх хоолоо идсэн. Тэгээд гоё байна. Ойрд яг ингээд юм халуун. Тэгээд махтаа ол идэг болохоор 2 хоног. Тэгээд маш гоё. Таашаалаа сэтгэлийн таашаалагч. Энэ одоо өнөрлөх, харах, амтлах мэдрэхүүгээр бүр асар ихээр мэдэрч идлээ. Тэгээ гоё энэ одоо юу тоглолттой. Тоглолтын маань
яг эхлэх хугацаа нь бол 7 цагт. Гэтэ би арай өмнө очиж үзэх одоо 6 цаг болж байна. 6-аас гээд очсон баймаар байгаа учраас одоогийн гарыг. За. Тоглолтоо дуусчлаа. Нэмээд Мартин өмнө тоглолцоос ритм сайхан үлдээж явлаа. Хөдөлж өгнө. Манай эцгийн тоглолт нэр явж байгаа. Бид хөвдөж шүү дээ. За тэгээд занхаад байна.